Ийм Ghibli-гийн анимен дээр гардаг шиг сцен зурж үзэх үү? Степ болгоноор нь цог хийгээд явцгаая. Энэ бичлэгийг анх их шалтгаан нь энэ бичлэг байсан. Өвөр Монголын Хөлбөмбөр гэдэг газар гэсэн. Яг л нэг юм Ghibli-гийн анимен дээр гардаг шиг зөөлөн үлгэрийн харагдчихсэн болохоор ийм бэкграунд зурж үзмээр санагдаад зурсан. За эхлээд ингээд ерөнхий том дүрсээр нь өнгөө өгнө. Өгтөө тэнгэр өвс гэд тус нь гаргаарай. Тэгэх юм бол бутгад арай хэлбэр болно шүү. Тэгээд эхлээд ерөнхий сүүдэр гэрлээ ялгаж гаргаад тэрэн дээрээ илүү тод сүүдэр, илүү тод гэрэл нэмэх дарааллаар бодсон. Би ийм байгалийн зураг бодохдоо жоохон муу л да. Тийм болохоор дасгал хийх гээд энэ зургийг зурсан. Айгуу сайн дасгал болсон. Хамгийн дээр нь тусны баг зэрэг текстуртай брашаар өвс зурсан. Тэгээд энэ өвсөө хит хитэн янзаар рандомоор зурхад ингээд салхинд хийж байгаа юм шиг эффекттэй харагдаж байгаа. Рандомоор гэж байгаа ч гэсэндээ одоо өвснийхөө налах чиглэлийг нь бодож бас зураарай. За, дүрийн хувьд фоно зурсныхаа дараа урд нь ямар хөдөлгөөнтэй дүр зурдсан бэлээ гэж санаанууд гаргаж эхэлсэн. Эхлээд ингэж зурчгаа зүгээр л энгийн зогсож байгаа дүр зурх нь жоох уйтгартай юм шиг санагдаад дүрээ яаж хөдлөх вэ гэж санаанууд бодож агаад ингээд юм үлээдэг хөөс үлээж болох юм гэж бодсон. Ийм бэкграунд зурсныхаа дараа дээр нь Монгол хэм маяг шингээгээд дүрээ дээлтэй зурмаар санагдаад зурхаар шийдсэн. Гэтэ би бас нэг зүйл анзаарсан би Монгол хэлээ сайн мэддгүй юм билээ. Одоо би ингэ төсөөллөөрөө дээл зураг гэ намайг тэх юм бол энэ заах нудраг иймэрхүү урттай тэгээд ийм Монгол гутлал зурна. Тэгээ өвсийн ингээ хоёр салаа шүлжин гэдэг ч юм. Монгол дээлний ёс жаяа гүнзгий ясны ялгаа гэж юу ч сайн мэдэхгүй байсан. Тийм болохоор би Монголын үндэсний музей үзэж дээлийн судалгаа хийсэн. Энд хоёр давхартны үндэсний яснаар нь харуулсан ийм танхим байдаг. Тэгээд нэмэлтээр 20,000-ыг төлөх юм бол зураг авах боломжтой гэдэм байлээ. Дараагийн зургуудаар референс болохын тулд бас ингээ зурагнууд авсан. Бас жижигхэн фидчиг. Энд 2 удаа очиж дагаад зураг авчин дээлийн судалгаанууд хийсэн. Энэ анимашн дээр гарсан дээл маань болохоор торгууд басханы дээл байгаа. Дүрээ бас эхлээд зүгээр 2 салааг эзэгтэй зураад жоох уйтгартай санагдаад энэ дээлэн дээр гიშг нь ингээд олон салаа шүлжсэн байгаа. Гэхдээ дараа нь тодруулахад амар их ажил орсон шүү. Бодохтой болохоор аль болохаа нэм хэм маягаар буюу уусгалтгүйгээр будсан байгаа. Сүүдэр болон гэрлэр нь ингээд ялгаад өгсөн байгаа. Сүлд нь хөдөлгөөн оруулъя. Хөдөлгөөний маань хувьд гэх юм бол дүр маань хамгийн одоо арын хэсэг дээрээ тэгээд яг хөдөлж байгаа хэсгүүд маань болохоор 90 болон уруулнаага одоо үлээж байгаа хөдөлгөөн буюу ингээ уруулаа урагшаа цорвоолгож байгаа хөдөлгөөнийг гаргасан байгаа. Дүрээ хөдөлгснийхоо дараа нь хөөсөө зурсан байгаа. Тэмч хурдан биш ингээ салхин намуухан ингээ хөвч явж байгаа тгээ хагарч тийм төсөөлөл надад буусан. Бүх хөдөлгөөнүүдийг ингээ өрөөд харуулах юм бол ингэж харагдахаар байна. Ghibli-гийн анимашн хэвчлэн нам гүмхэн аажуу одоо тийм амьсгалах мэд мөчүүдийг харуулдаг. Тиймээс би ч гэсэн ийм аажуухан амар амгалан хэмнэлтэй ийм зөөлхөн хөдөлгөөн ингэж харуулахыг хичээлээ.